За та бүхэн мэдж байгаа өчигдөр үндсэн хуулийн цэц бол тийм маш бүдүүлэг гэх юм уу да үндсэн хуулийн эсрэг шийдвэр гарсан. Уг нь бол ардчилсан үндсэн хуулийн чи амьд дуу хоолой илэрхийлнээр үндсэн хуулийн цэц өөрөө байх хэвээр. Гэтэл өөрөө цэцийн дарга зарим гишүүдийнх нь хугацаанд дуусчаад байхад өөрөө ийм шийдвэр гаргаж ийн гэдэг нь өөрөө бол улс төрийн ашиг хонжоотой тийм байдал хийж харагдаж байна. За би яагаад тэгэхээр сэтгүүл шалралтаар үндсэн хуулийн цэцийн тамгын газраас асуух хэрэгтэй. Хугацаанд дууссан дарга гишүүд дээрээ албан бичгийг заавал үндсэн хуулийн цэцгийн тамгын газар явуулах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл манай улсын хурлаас сонгогдсон ийм гишүүдийн хугацаа дуусчлаа. Үндсэн хууль заасан 6 жилийн хугацаанд дуусчлаа. Дараагийн орны үнийн томилж өгөөч гэдэг бичиг ирүүлсэн байна. Хэрэв энэ бичиг ирээгүй байх юм бол хэн нэгэн тэрийг тэнд гацаагаад уяад байна л гэсэн. Тэр энийг үсэлтүүч татаар их хурлын цэцгийн тамгын газар асуух хэрэгтэй. Мөн улсын хурлын тамгын газар эндээс бичиг явуулах үүрэгтэй. Үндсэн хуулийн цэц рүү. Манай улсын хурлаас санал болгож томилогддог ийм гишүүдийн хугацаа шин дууссан байсан байна гэдэг мэдээллийг хүргүүлэх үүрэгтэй. Энэ ажлаа улсын хурлын тамгын газар хийсэн үү хийгээгүй юм. Хийгээгүй л хэн нэгэн тэнд гацаагаад байна гэсэн. Тэгээ энэ бүгдийг бол сэтгүүлч нар та нар бол их хурлын тамгын газар үндсэн хуулийн цэцгийн тамгаас эхлээд асуух хэрэгтэй. А хэрвээ бичгэн нэрчээд байхад томилгооны асуудлыг хийхгүй л энэ улсын хурлын дарга хариуцлага асуудал, цэцгийн дарга хариуцлага асуудал болж хувирнаа. За хоёр дахь юм. Үндсэн хуулийн улсын дэвшүүх гэдэг бол өөрөө Монгол шударга усыг тогтооход голлох үүрэгтэй газар. Өнөөдөр авилгалын индекс 124-т ортлоо ухарсан. Энэ зөвхөн авилгалтай тэмцэх газар шин шүүхийн бас хариуцлага хамт үүргэжтэй. Энэ хуулийн байгууллагууд хамт хариуцлага үүргэжтэй. Тэгэхээр энэ 6 жилийн хугацаанд авилгалын индекс буураагүй, шударга ус тогтоогүй, нийгэм бухимдалтай байгаа. Дээрэс нь сөрөг хүчний улс төрчлөрөө улс төрийн зорилгоор эрүүг үүсгдэг, намдаг, шоронгоор айлгдаг. Энэ бодлогоос өөрчлөх цаг нь болцоо. Монголд үндэ бол энэ эрүүгийн бодлого гэж юм хоёр хувийн руу чиглэсэн. Нэг бол бизнес хийж байгаа иргэд рүү чиглэдэг гэсэн. Хүн уг нь бизнес хийснийхээ төлөө хамгийн ихтэй хохирол амсаад дампуурдаг л байх хэвээр. Гэхдээ шоронд ордог үйлчлэхгүй. Хүн өөрөө улс төрийн бодлого хэрэгжүүлснийхээ төлөө эрх баригчийг шүүмжилснийхээ төлөө сонгуульд ялдсан юм уу ялагддаг байх хэвээр болохоос биш тэнд өөрөө шоронд ордог байж болохгүй. Тэгэхээр ийм бодлогоор авилгалтай тэмцэх бодлогыг эрх баригч нар явуулсан. Энэ харлаган бодлого өөртөө засах хэрэгтэй. Яг үнэ хэлэхэд бол та нарт бүгдээрэнд нь үнэмлэхүй эрх мэдэл нь байсан. Одооний энэ эрүүгийн хууль энэ мөрдөх тогтолцоог бол та нар өөрсдөө угсарсан. Яг тэгэхээр манай намын улс төрчдийг намрахын тулд эсвэл бизнес эрхэлж байгаа иргэдээ ардсан намыг ч бусдыг дэмждэг нам биш өөрсдийнхөө дарамтанд ор байлгахын тулд энэ хуулиудыг та нар хийсэн. Нэг юм хэлээ. Хүний үндсэн эрхэд халдах гэж байгаа шүүхийн эрх мэдлээр л халддаг хэвээр. Шүүхийн зөвшөөрлөлт халддаг хэвээр. Өнөөдөр хүний орон байранд нэгжлэг хийх, хүний утсыг чагнах, хүний үндсэн эрхтэй холбоотой бүх мэдээллийг мөрдөх байгууллагууд хийж байна. Мөрдөх байгууллагууд мөрдөн байцаалтын нууц нэрийн дор хүний эрхэд дураараа халдж байна. Энэ байдлыг зогсооход хуулийн бид нар өөрөө өөрчлөөгүй. Энийг бол та нар өөрөө хуулийг өөрчлөөгүй толботой. Муу хуультай байгаад байвал мөрдөх байгууллагууд хүний эрхэд халдаална, иргэн эрхэд халдаална. Тэгээ мөрдөх байгууллагуудыг халддаг юм сэтгүүлч нэрлэгээр нэг бол халддаг бол нэг бол бизнес эрхэлж байгаа хүмүүс халддаг бол нэг бол сөрөг намынхаа халддаг болж хувирсан. Тэгэхээр энийг өөрчлөх энэ эрх мэдлийг шүүхэд өстэй. Би яагаад шүүхэд гэж? Ядаж шүүх хуралдаан хийдэг. Өнөөдөр энэ явж байгаа эрүүгийн хэрэгүүд дээр хин гэж мөрдөгч шалгаж байгаа хинч мэдтгүү мөрдөн байцаалтын нууц, хин гэж прокурор хяналт тавьж байгаа хинч мэдтгүү мөрдөн байцаалтын нууц нэрийн дор хүний эрхийг зөрчдөг, хүнийг уяатай нохоо шиг байлгадаг, цагдаагаар айлгадаг, хуулиар айлгадаг, авилгалын гэмтэрээр айлгадаг ийм улс болчих гээд байна. Тэгээ энэ хуулиудыг та нар өөрчилж чадахгүй бол манай нам өөрчлөө бүлгийн гишүүдээр дамжуулна. Уг нь ард түмэн та нарыг энийг өөрчил, энэ бодлогыг өөрчил гэж уулна сонгосон. Гэхдээ та нар бол энийг хийж чадахгүй юм байна. За дараагийн нэг юм. Монголд бол шүүхийн шийдвэр бэлддэг юм байли. Өнөөдөр иргэний шүүхийн шийдвэр үүсгэл 24 оны статистикгээд 4.3 их найт төгрөгийн хохирлын асуудлыг төлөвлөх шийдвэр гарсан. Гэхдээ биелэлт нь 1.1 л биелэгсэн. Өөрөлд 3.2 их найт төгрөг биелэгдээгүй. Ийм газар хинч хөрөнгө оруулахгүй. Ийм газар хинч зориулж бизнес хийхгүй. Яг тэр шүүхийн шийдвэр нь биелдэг улсад хинч өмч хөрөнгө оруулахгүй. Ямар ч Монгол улсын иргэн зориулж бизнес эрхлэхгүй. Тэгээ энэ байдлуудыг өөрчлөх эрх нь өнөөдрийн эрх барьцын засгийн газартаа өөртөө байгаа. Энэ хууль зүйн сайдад байгаа. Тэгэхээр энэ бодлого өнөөдөр байхгүй болчиход байна. Тэгэхээр энэ бүгдийг бол манай намын зүгээр шахаж ажиллана. Та нар хийж чадахгүй бол намрын чуулганд манай нам санаачлаад улсын хурлын бүлгийнхаа гишүүдээр дамжуулаад өргөн барина хуйлуудын. Харин та нар тэр ард түмнээс олж авсан итгэлээр олсон тэр коноп байранд дарж дэмжээрэй гэдгийг хэлье. Нөгөө талдаа
та бүгдийн одоо нэг юм байна. Манай намын лидерүүдийг харлуулдаг, барьдаг гэдэг. Одоо энэ улсын хурлын гишүүднээс ажилламаар байна. Интерполын мөрдөгчийн ажил хийх гээд хэрэггүй. Та нар бол хууль тогтоогч нароо. Мөрдөгч болох гэдэг тэр мөрдөгчийн сургууль сураа эхнээс нь суралцах хэрэгтэй. Хуулийн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Эрүүгийн хууль энэ процесс үйлдэлийг өөрчлөх хэрэгтэй. Дээрэс нь ерөнхий сайдад хандаж нэг юм хэлээ. Ерөнхий сайд өнөөдөр хуулийн биелэлтийг улсын хурлаар хариуцдаг. Энэ хэвлэлийн эрхчлөөний хууль, энэ хүний эрхийн хууль, энэ бизнесийн чиглэлийн хууль, энэ авилгалын хуулийн хэрэгжилтийн асуудал улсын хурал дээр тайлан тавих хэрэгтэй. Энийг бол арс намаас бол шахаж ажилланаа. Хуулийн биелэлтийг хариуцж чадахгүй бол ерөнхий сайд өөрөө улс төр хариуцлага хүлээдэг нь өөрөө манай үндсүүлийн зарчим шүү. Одоо энд одоо нэг айгууд нөгөө дээд шүүх хуралдаад үндсүүлийн дагуу нэг шүүгчдээсээ дараагийн ерөнхий шүүгчдээс санал болгох ерөнхийлөгчд. Тэгээ одоо би байгаа ерөнхий шүүгч ганц зэрэг бол арай нэрээ төвшүүлэх байх гэж бодож байна. Энэ бас хүн ичих байх, санаан зовох байх. Бас төрийн амд өндөр алба харьсан хүн бас дараа үедээ зөв зарчмыг үлдээх ёстой. Тиймээс би бол бас энэ дээр бас өөрөө ч гэсэн ухаан зарж бас зөв зарчмыг баримтлах байх гэж байна. Тийм биш л энэ бол үнэхээр албан шалт улаарсан хэрэг. Цаанаас нь ямар нэгэн ашиг хонжоор хин нэг энэ хүнийг үлрээх гэдэг нь шаардлагаас өөр арга байхгүй гэж хэлсэн. За.